хүргэе. За өнөөдөр 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-29 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг бол хилцэж байна. Тэгээ яв зүрийн төсвийн хүрээний мэдээлэл нэг ингээ батлагдчихад тэр чигтээ 3 жил явдаг байвал нэгдсэн төсвийн доктортой адил мэдээж хангагдана, дунд болон урт хугацааны төсвийн хүрээний мэдээлэлд хязгаарлан тогтоод ингээд явна. Энийг олон жигшүүд байнгын орооны хурлаар давтан асууж байгаа. Гэхдээ чуулганы энэ дээрээс бас тэмдэглэлд оруулаад тодорхой хэдэн зүйлүүдийг асуух хэрэгтэй. Тэгэхээр 2024 оноос эмхлэн бүрдсэн байгаа энэ улсын хурал төсөв ярих болгондоо л хүрээнийхээ мэдээллийг ингээд дахин баталж, дахин хилцэж байгаа. Тэгээ миний эхний асуулт болохоор ер нь угаасаа маш их хэлбэлцэлтэй төсвийн сахилга бат эсвэл муу байгаад байдаг юм уу? Эсвэл уул уурхайн орлогоос хит хамааралтай байгаад байдаг юм уу? Ингээ байнгын хэлбэлцчээдэг ийм хүрээний мэдээллийг батлах ер нь бараг шаардлага биднэрт байна уу? Ер нь гадаад улс орны энэ жишээнүүдийг нэг онцлоод тайлбарлаад өгөөч. Аль орнууд яг юм төсвийн хүрээний мэдээлэлээ батлаад явдгийн, яаж энийг доктортой бариад байдгийн бэ гэдэг дээр эхлээд хариулт авъя. За дараагийн асуух зүйл маань болохоор нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс хуваарлах зардлын дээд хэмжээ өнгөрсөн онд батлагдсан төсвийн хүрээний мэдээлэл одоо ингээ хилцэж байгаа төсвийн хүрээний мэдээлэл хоёрыг хооронд нь харьцуулах юм бол 27, 28, 29 онуудад 200 сая төгрөгөөр илүү байгаад байгаа. Тэрний ард яг ямар асуудал нийгмийн халамжийн тухай хуульд нэмж тусж байгаа болохоор одоо өнөөдөр баталж байгаа хүрээний мэдээлэлд тус бүр 3 жилдээ 200 сая төгрөгөөр нэмж оруулж ирж байгаа вэ? Ийм хоёр асуултыг асууя. За хэн хариулах вэ? За энэ хоёр сайд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн сайд. Ер нь дэлхийн бүх орнууд төсвийн хүрээ буюу эдийн засгийн макро эдийн засгийн үзүүлэлт төлөв байдлаа тооцоолоод том хязгаараа төсвөөс өмнө парламентаараа батлуулдаг. Төсвийн хүрээгүй явна гэдэг яагаад болохгүй? Эдийн засгаа дүгнж, орох орлого, гарах зардлын дээд хэмжээ, засгийн газрын гадаад дотоод өөр халамжийн зардлын дээд хэмжээ, төлбөрийнхөө тэнцэлгээд гол үзүүлэлтэд тогтоож явдаг. Тэр үзүүлэлт дотроо сангийн яам төсвөө зохиож явах учиртай. За сүүлийн нэг 15 жилд бас төсөв батлахтай холбоотойгоор төсвийн хүрээг өөрчилж ирсэн ийм буруу жишг байна. Эний учир шалтгаан бол улсын хурлын дэгийн тухай хуульд жоохон зохицуултууд сул байгаатай холбоотой болов гэж би хувь хүний хувьд боддог. Жишээлбэл одоо засгийн газрын өнгөрсөн онд өргөн барьсан төсвийн хүрээ хөгжлийн бодлого дээр улсын хурлын гишүүдээс 151 төсөл 2.4 их нийтийн өртөгтэй төслийг хөндлөнгөөс оруулж ирсэн байдаг. Энэ нь өөрөө өргөн барьсан хөгжлийн бодлогын үзэл санааг бүрхэгдүүлэх, үр дүн гаргахад нэлээд сөргөөр нөлөөлдөг. За эдгээр нь ихэнх нь эдийн засгийн тооцоо, техник эдийн засгийн үндэслэл байдгүйтэй холбоотойгоор хэрэгч болцоо нь бас хязгаарлагддаг. Нөгөө талаар нийгэмд их том хүлээлтийг үүсгэдэг. Мөн одоо хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хэмжихэд үзүүлэлтийг доош нь чангаадаг нэг ийм л зүйл үүсэт байна. За тэгэхээр нэг үеуд бол бас овоо зөкслээд энэ хууль овоо чангараад ялангуяа хөгжлийн бодлого төлөлтийн хуулиар энэ төсвийн хүрээ хөгжлийн бодлого нэлээд хатуу хуйшлагдаад ирэхээр бас овоо зөксөрж байгаа юм талууд бас байна. Хэрвээ энэ хүрээг хилцээж одоо шууд төсөв хилцээж явбал ер нь энэ их хурлын бүх гишүүдийн зарцуулт нэмэх хүсэл нэмэгдээд үндсэндээ бодит орлогоосоо хэд дахин давсан нэлээд нийтээрээ төсөв үр ашиггүй болж ирсэн жишээнүүд өмнө байсан тул одоо өнгөрсөн хугацаанд парламент бол төсвийн хүрээгээ баталж хүрээ хязгаараа тогтоож хөрөнгө оруулалтаа салбаруудын хооронд уялдааг хангаж ингэж ирсэн. Цаашдаа ч юм бах учиртай маа гэж. За зочин танилцуулъя. Завхан аймгийн Баян Тэс сумын малчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Буянт мал сүргээ өсгөн хүн ардаа мах хүнсээр хангадаг малчид та бүхэндээ
эрүүл их хамгийн сайн сайхан бүхнийг нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс хүсээрээ. Эх орныхоос хязгаар нутгийг эзэнтэй байлгад та бүхэнд бас талархал дэвшүүлье. Манай баруун бүсээ сонгогдсон гишүүд одоо улсын их хурлын дарга дид дарга дарга тэргүүтэй гишүүд маань танхимд багшгүй байна. Энэ гишүүдийнхээ нэрийн өмнөөс мэдлэгээ дэвшүүлж байна. За. Батын Батбаатар гишүүн асуултаа асууя.